Өдөрөнд эзний өдрийн мэнд хүргэе. Хамтдаа бүгдээрээ Лук номын 14 дугаар бүлгийн 25-аас 33 дугаар ишлэлийг өнөөдөр уншъя. Лук номын 14 дугаар бүлгийн 25-аас 33 дугаар ишлэл. За би тос ишлэлийг чангаар уншъя. За Эзэн Есүс Христийн заасан бас нэгэн сургаалт зөвлөлийг хамтдаа унших гэж байна. Есүстэй хамт үе олон хүн явж байв. Тэр иргэн тэдэнд хэрв хэн нэг нь над дээр ирж өөрийн эцэг эхнэр хүүхэд ах эгч дүүсээ төдийгүй өөрийн амийг хүртэл үл оошохгүй бол тэр миний шав байж чадахгүй. Загалмаагаа үүрэлгүй намайг дагагч нь миний шав байж чадахгүй. Та нарын хэн чин цамхаг барихыг хүсвэл эхлээд сууж үүнийг дуусгаж чадах эсхэ үзэхээр зардлыг нь тооцоолохгүй вэ? Эс тэгвээс суурийг нь тавьчихад дуусгаж чадахгүйг нь харсан бүхэн түүнийг шоолж энэ хүн барьж ихэлсэн ч дуусгаж чадсангүй гэх болно. Түүнчлэн өөр хааны эсрэг дайлаар мордохдоо өмнөс нь айсүй 20 мянган дайчдыг 10 мянган дайчид нь сөрж зогсох хүч болж чадах эсхийг урдчлан зөвлөлтөөр суухгүй байх ямар хаан байх вүлээ. Хэрв чадахгүй бол өнөөх хааныг бүр хол байхад нь инхийн хилцээр гуйн илчээ илгэнэ. Иймээс та нарын хинэнч байгаа бүхнээсээ эс татгалзаас миний шав байж чадахгүй. За өнөөдрийн сургаалаа би та бүхэнд Есүсийн шав байх нь гэдэг сэдвээр хуваалцахыг хүсэж байна. Есүсийн шав байх нь гэдэг сэдвээр хуваалцахыг хүсэж байна. За Есүс 3 удаа бидний уншсан энэ багц хэсэг дээр инхийн бол миний шав байж чадахгүй гэж хэлсэн байдаг. За жишээ нь 26 дахь ишлэл дээрээс харах юм бол өөрийн эцэг эхнэр хүүхэд ах эгч дүүсээ төдийгүй өөрийн амийг хүртэл үл ойшохгүй бол миний шав байж чадахгүй гэдэг. Нэгдүгээр удаага хэлсэн. Хоёрдугаарх нь түүнийг дараагийн ишлэл дээр нь тайлбарлахдаа загалмаагаа үүрэлгүй намайг дагагч нь миний шав байж чадахгүй хоёр дахь удаага хэлсэн. За тэгээд ийм хоёр зүйрлэл Есүс авч яриад. За тэгээд төгсгөлд нь иймээс та нарын хинэнч байгаа бүхнээсээ эс татгалзаас миний шав байж чадахгүй гэж хэлсэн. Ингээ 3 удаа үндсэндээ миний шав байж чадахгүй гэж хэлж байгаа. Тэгэхээр Есүсийн гол санаа нь бол өөрийг нь дагж байгаа үе олон хүн Есүсийн шав байгаасаа л гэж хүсэж байгаа юм Есүс. Харин ямар тохиолдолд Есүсийн шав байж хүн ер нь чаддгүй юм бэ гэдгийг л Есүс энэ дэр тодорхой хэлж байгаа юм л та. Үүгээрээ Есүс юу ойлгуулахыг хүссэн бэ гэхээр миний жинхэнэ шав буюу дагалдагч байна гэдэг чинь ямар утга учиртай юм бэ гэдгийг Есүс энэ хэсэг дээр ойлгуулахыг хүссэн байнамаа. За, нэг нүгөө хэлье би та нарт. Бидний өнөөдрийн уншиж байгаа миний та бүхэнд одоо эзний үгийг дамжуулж тайлбарлаж байгаа энэ хэсэг бол Библиэл дээр байдаг Есүсийн заасан сургаалуудаас бол хамгийн хурц хэсгүүдийн нэг гэж ойлгож байна. Хүн унших юм бол ер нь шууд жоохон айдаг хэсэг гэж ойлгож байна. Өө яана эн чинь Есүст итгээд Есүсийг дагах юм бол ээж аваагаа үгүйсэх гэх юм байна. Эхнэр хүүхдээ үгүйсэх гэх юм байна. Мөн ах эгч дүүсээ хүртэл үгүйсэх гэх юм байна. За бүр өөрийгөө хүртэл үгүйсэх гэх юм байна. За ингэж Есүсийн шав байд юм байна. Чи ямар амар сургаал вэ гэж. Түүгээрч барахгүй бүр загалмаагаа үүрээд Есүсийг дагах ёстой юм байна. Ингэж шав нь байж чадах юм байна. Тэгвэл өөрийн эцэг эхнэр хүүхэд ах эгч дүүс анд найзаа дээр нь бүр өөрийгөө үгүйсгээд Есүсийг дагах чадах хүн байх уу? Энэ арай хурцтайг байгаа гэж те. Дэндүү хурцтна гэж манайх нэг ярьдагтай адилхан арай л хурц сургаал юм шиг. Ингэж Есүс өөрийнхөө шав дагалдагч байх тухай заасан. Тэгэхээр энийг бид яаж ойлгох вэ? Өнөөдөр католик шашинтнууд өөрийгөө Христ итгэгч гэж нэрлэдэг. Тэгсэн мөртлөө яг бодит амьдрал дээр католик шашинтнуудын дунд Есүсийг дагдаггүй хүмүүс маш олон байдаг. За мөн Христийн шашин гэж одоо ярьдаг дотроо ортодокс буюу зүүн Европын Христ итгэлийн шашин гэж ярьдаг. Ортодоксууд бүтэн сайн болгон сүмд явдаг. За тэгээд христчин ёс заншлыг сахин дагдаг. Тэгсэн мөртлөө яг бодит амьдрал дээр Христийг дагдаггүй хүмүүс бас тэр дотор олон байдаг. За мөн ялгаагүй протестант Христ итгэгчдийн дунд ч гэсэн одоо багаасаа сүмд явсан, ээж аваагаа дагаа сүмд явж исэн энэ төр гэж ярьдаг боловч яг бодит амьдрал дээр Есүсийг дагдаггүй хүмүүс бас олон байдаг. Монголын эзэнт гүрний үед
одоо нүүдэлчин овог аймагуудын дунд ялангуяа манай өвөг дээдсийн дунд Несторын Христ итгэл байсан гэж одоо түүх бидэрт гэрчилдэг. Гэтэл тэр Несторын Христ итгэгчдийн дунд загалмай зүүгээд явдаг, хүзүүнээсээ загалмай зүүгээд явдаг, залбирал уншдаг энэ тийм хүмүүс байсан боловч яг өдөр тутмын амьдрал дээрээ зан хандлага дээрээ, харилцаан дээрээ, өдөр тутмын амьдрал дээрээ Есүсийг дагдаггүй хүмүүс бас тэнд олон байсан. Тэгэхээр өнөөдөр Христ итгэгчдийн дунд нэг чухал зүйл яригддаг нь юу вэ гэхээр Христ итгэгч гэж өөрийгөө хэлэх нь нэг хэрэг, харин Христийг жинхэнэ дагдаг байх гэдэг чинь өөр хэрэг юмаа гэдэг талаар одоо бол байнга яригдаж байна. Христ итгэгч гэж ярьж байгаа хүмүүс Христийг дагахгүй байх үе байдаг амьдралд нь. Гэтэл жинхэнэ Христийн дагалдагч гэдэг бол Христийг бүх амьдралаараа, бүх зан чанараараа, бүх үйлдэлээрээ, амьдралын бүхий сонголтоороо, амьдралын бүхий шийдвэрээрээ Есүс Христийг дагдаг хүмүүсийг жинхэнэ шав дагалдагч нар гэж нэрлэдэг байгаа юм. Өнөөдөр бид нар хамтдаа Есүсийн сургаалаас яг л энэ тухай уншиж байгаа. Есүсийг эргээ харахад түүнийг үе олон хүн дагчаалаа гэж. Маш олон хүн дагж байсан. Энэ дотор чи янз янзын сэтлэр дагж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Өвчин идэрсэн хүмүүс байгаа. Есүсийг дагаад хоол идэж цадсан хүмүүс энэ донд чи явж байгаа. Есүсийг дагаад одоо юу гэдгийг сургаал нь гоё санагдаад ингээд дагаа явж байгаа хүмүүс бас байгаа. Ах дүүнэр нь амтаа ах дүүн нааша хүрээдрээ хамт явъя гэсэн учраас тэр донд ингээд хөтлүүлээд очсон араас нь дагаа явж байгаа хүмүүс байгаа. Тэр үе олон хүн чинь бүгдээрээ яг Христийг дагдаггүй гэхлээр яг тэр зам дээр бол дагаа явж байгаа л да. Тэгэхдээ яг өдөр тутмын амьдрал дээр Христийг яг дагж гинэ үү гэхлээр бүгдээрээ тийм биш байгаа. Тийм болохоор Есүс энийг мэдж байгаа учраас эргэж хараад өөрийг нь үе олон хүн дагж байгаа гэдгийг Есүс эргэж хараад тэдэнд хандаж юу гэж хэлж байгаа нь гэхээр миний шав байгаасаа та нар. Үнэхээр ингэж олуулаад дагж байгаа шиг хүн болгон миний шав дагалдагч нар байгаасаа. Тэгвэл миний шав дагалдагч байна гэдэг чинь яг юу гэсэн үг юм бэ гэдгийг Есүс энэ хэсэгтэр тайлбарласан. Өнөөдөр цуглаанд олон хүн ирдэг. Есүс тэр болгон хүмүүсийг харахтаа миний шав миний дагалдагч байгаасаа гэж Есүс хүсдэг. Таныг харахтаа Есүс миний дагалдагч байгаасаа гэж хүсдэг. Миний шав байгаасаа гэж хүсдэг. Багш ангид орж ирээд хичээл заагаад та одоо ингээ оюутны хуваар тэр багшийн хичээлийг сураад өнгөрөх нэг хэрэг. Тэр багшийн шав байна гэдэг бол өөр хэрэг. Тийм ээ? Би Библийн сургуульд олон оюутнуудад хичээл зааж байсан. Өнгөрсөн 7 хоногт ч гэсэн одоо Европын Библийн сургууль шинэ гэрээний тойм гэдэг хичээлийг бүтэн 5 өдрийн туршид хагас өдрөөр би ингээ заалаа өглөө 8-аас өдөр 1 цаг хүртэл заасан. Миний хичээл сууж байгаа оюутнууд олон байна. Сүүлийн 7-8 дахь жилдээ би ингээ Библийн сургуулийн одоо сколар одоо хийгээ явж байна те. Профессорын ажлыг ингээд нэг талаар хийгээ явж байна. Олон оюутанд хичээл зааж байгаа. Гэхдээ зааж байгаа оюутан болгоноо би өөрийнх нь шав гэж хэлэх юм бол бас хэцүү. Яг бол миний сурагч миний оюутан бол байж болно. Гэхдээ яг миний шав гэж хэлэхэд бол хэцүү. Яагаад гэвэл яг өдөр тутмын амьдралдаа намайг яг яадаг вэ гэдгийг даган дөөрөдөг хүн тэр донд чинь цөөхөн баадаг шүү дээ. Тэгэхээр хүн олон оюутантай байж болно. Гэхдээ жинхэнэ шавнар бол арай өөрөөр яригдана. Гэдэгтэй адилхан Есүсийг ингээд талархан дэмжиж байгаа. Есүс гоё шүү. Есүсийн сүм гоё шүү. Хаяа нэг очиход зүгээр шүү. Магтан дуун гоё байдаг шүү, тэ. Есүсийн сургаал гоё шүү гэж ярьдаг. Ерөнхийдөө ингээд талархан нааштай ийм ингээд дагдаг хүмүүс бол олон боловч яг тэр дунд Есүсийг залмаагаа өрөө дагдаг хүмүүс нь хэд байх бол гэж. Тийм болохоор Есүс энэ бүх хүмүүсийг харахтаа та нар миний шав байгаарай гэдэг утгаар нь жинхэнэ шав Есүсийг дагдаг хүн ямар байх ёстойг Есүс энэ хэсгээр зааж өгч байгаа. Тэгвэл Есүсийг жинхэнэ дагдаг хүн ямар байх ёстой юм бэ? Хэрв хэн нэг нь над дээр ирж өөрийн эцэг эхнэр хүүхэд ах эгч дүүсээ төдийгүй өөрийн амийг хүртэл үл оошихгүй бол тэр миний шав байж чадахгүй гэж хэлсэн. Айгу хүнд үг. Тэгэхээр одоо би Есүсийн цуглаанд явж байгаа. Би Есүст итгэж байгаа. Би Есүс дээр ирсэн биз дээ. Одоо би ингээд цаашдаа Есүсийг би дагъя гэж штэ. Гэтэл надад ийм шаардлага тавьж байна. Эцэг эхээ үгүйсэг. Өөрийгөө үл оошоо. Эхнэр хүүхдээ үл оошоо. Одоо анд найз ах эгч дүүсээ үл оошоо гэж. Энэ юу гэсэн үг юм бэ? Библийн өөр хэсгээс харах юм бол эцэг эхээ хүндэл гэсэн үг байдаг. Тэгвэл чи урт наслах болно гэж хэлсэн байдаг. Чи эцэг эхээ сонс, эцэг эхээ хүндэл. Тэгвэл газар дэлхий дээр бурхан чамайг өрөөх болно гэж хэлсэн байдаг. Библийн өөр хэсэг дээр бас тэгээ хэлсэн байдаг. Библийн өөр хэсгээс харах юм бол эхнэр хүүхдээ хайрл гэж хэлсэн байдаг. Чи эхнэрээ өөрийн бие шиг хайрлаарай гэж ирчүүдэд хандаж Библи заасан байдаг.
Эхнэрүүдэд нь болохоор нөхрийгөө чи өөрийнхөө тэргүүн гэж бодож нөхрийгөө эр нөхрийгөө хүндэлж яваараа гэж заасан байдаг. Үр хүүхдтэй хандах хандлагын хувьд болохоор үр хүүхдүүдтэй үлгэрлэн дуурайл. Тэднийг бити айлгаж цочоо. Мөн тэднийг бас бити дураар нь дөргөл. Эмх цэгц дотор тэднийг чи одоо сурган хүмүүжүүл гэж Библи заасан байдаг. Тэгэхээр Библи бүхлээрээ эцэг эхээ үгүйсгэх, хань ижлээ үгүйсгэх, үр хүүхдээ үгүйсгэх, ах дүүсээ үгүйсгэх тухай яриад байгаа юм уу? Үгүй. Тэгвэл яагаад Библийн нөгөө хэсгээр нь ингэж хэлсэн байдгийг? Ах дүүсээ, ах эгч дүүсийн тухай ярьсан байгаа. Гэтэл Библиэлд Христийн хайраар ахан дүүсээ хайрл гэж хэлээд байгаа. Христийн хайраар Бурхан та нарыг хайрлсан, өршөөсөн, уучлсан тэрл хайраар та нар ах дүүсээ, эгч дүүсийгээ та нар хайрл. Тэр та нарын эсрэг муу юм хийсэн бол уучлалт сур. Эв ийг хичээ. Эв найртай бай гэх мэтлэн загсан байдаг. Тэгвэл тэгсэн мөртлөө яагаад энэ хэсэг дээр тэднийг үгүйсгэх тухай яриад байгаа юм бэ? Библи ингэж бие биенийг үгүйсгэж болох уу? Тэгвэл энэ Библи чи худлаа юм биш үү? Яагаад нэг газар нь тэднийг үгүйсгэх тухай ярьснаа, нөгөө газар нь тэднийг харин ч хайрлах тухай яриад байгаа юм бэ? Энэ ямар учиртай юм бэ тэгвэл? Тэгээ бүр хэлж гин өөрийгөө хүртэл үл ойшохгүй бол чи миний шав байж чадахгүй гэд эцэст нь бүр өөрийг нь хэлж гин. Тэгэхээр би өөрийгөө гаргамд нь гаргана гэсэн үг үү? Би сурахгүй, боловсрохгүй, идэхгүй, уухгүй, эрүүл мэндтэй санаа тавихгүй, өмсөж зүүхтэй санаа тавихгүй, би өөрийгөө гаргамд нь гаргаад Христийг дагж гин гэд би ингэж явах ёстой гэсэн үг үү? Гэтэл Библиэлд өөртөө санаа тавих талаар өчтөн олон зүйлийг хэлсэн байдаг. Есүс өвчний нэдгэж өглөө. Мөн үү? Есүс зовж шаналж байгаа хүмүүсийг тэр зовлон зүдгүүрээс нь гаргаж өглөө гэж хэлсэн байдаг. Тэгвэл тэр хэсэгтээ энэ хэсэг зөрчилдөж байгаа босоо. Энэ тэгвэл ямар учиртай юм бэ? Яагаад ингэж хэлсэн болоо? Хүн Христэд итгээд сүмд яваад Христийг дагахаараа гэр бүлээ үүсгэх юм болоо? Үнэхээр тийм үр дүн тэр хүний амьдралаас гарч ийн үү? Яг бодит амьдрал дээр Христ итгэгчдийн амьдралыг харах юм бол харин ч гэр бүлээ хайрлаж байна. Харин ч ээж аваагаа хүндэлж байна. Харин ч зөв эмх цэгцтэй амьдралаар амьдарч байна. Тэгвэл Есүсийн энэ эцэг эхнэр хүүхэд анд найз ах иш дүүсээ болон өөрийгөө үл ойшон намайг даг гэдэг нь тэгвэл ари өөр утгаар хэлэгдсэн болж таарах гэдэг юм. Бид нар энэ үгийг шууд явцсан утгаар нь хүлээж аваад мушгиж ярьж болохгүй юм байна гэдгээ одоо бид нар ойлгочлоо. Яагад гэвэл Библи бүтэн зургаараа тийм юм ярьдаггүй. Учир нь Библийн өөр хэсгүүдэд эцэг эхээ хүндлэх, хайрлах, ах эгч дүүсээ Бурхны хайраар хайрлах, гэр бүлээ хайрлах, үр хүүхдээ зөв хүн болгож өсгөж хүмүүжүүлэх талаар Библийн өөр хэсгүүд дээр заасан байна. Тэгвэл энэ хэсгийг бид юу гэж ойлгох юм бэ? Намайг Библийн сургууль сурж байхад Америкаас Монголд очоод ажиллаж амьдарч исэн манай Библийн сургуульд намайг оюутан байх хугацаанд хэд хэдэн удаа хичээл заасан Билл Стивенс гэдэг багш маань байсан, профессор багш маань байсан. Тэгээ Билл Стивенс багш Есүст итгээд яг залуу байхдаа өөрийнхөө амьдралдаа одоо аавтайгаа харилцаан дээр нэг босон явдлыг биднэрт хичээлийнхэн дундор жишээ олгож ярьж ирснийг би одоо хэрэн санддаг юм. Тэгээ юу гэж ярьж ирсэн бэ гэхээр Есүст итгээд удаагүй байхад нь аав нэг зүйл хий гэж хэлсэн гэнэ. Тэгээ тэрийг хийхлээр ингээд худлаа ярьсан нэг юм буруу юм хийсэн болчих гээд болохгүй байсан гэнэ. Тэгээ манер өөрөө залбирсан гэнэ аав намайг ингэж хийгээд ах юм аа. Яг го та нар бас гайхчихж магадгүй хүүхдээ буруу юм хий гэж шаарддаг аав байх уу гэж. За яг хөө мэдээж шууд утгаараа байхгүй ч гэсэн заримдаа одоо нэг юу гэдгийг нэг юм амьдралд үдсэн шархаасаа болоод амьдралд үдсэн ачаа дарамтаасаа болоод эцэг эхчүүд нэг үр хүүхдтэй нэг заримдаа нэг юм зөвхөд зөвч биш нэг буруугаар хэлчихэд бурууч биш нэг юмнууд ингээд нэг хилээд идэг заримдаа. Дандаа үнэн бити ярьжээ энэ гэдэг ч юм уу. Заримдаа нэг юмыг нэг наантаа цаантаа зохицуул штэ энэ гэж мэгээд яг нөгөө хөрөнгө хийгээ явахаар бас нэг юм хүн тодлоо ярих болцоод байдаг. Бас нэг иймэрхүү юмнууд байдаг. Тэм юмыг би л огшоо аав нь өөрөөс нь шаардсан гинэ. Тэгээ бүр уурлаа загинсан гэж байгаа чи тэгх ёстой гэж. Тэгээ би Стивенс багш залбирж байгаад үгүй би Есүст итгэдэг хүн би тэгмээргүй байна ааваа гэд. Аав нь бүр уурлаад бүр загинсан байгаа. Тэр үед би Стивенс багшийн хувьд уучлаарай ааваа би таны хэлж байгаагаар би ингэж хийж чадахгүй. Би Есүст итгэдэг Библиэд наадахыг чинь гим гэж хэлсэн байдгаа. Би ингэж хэмэргүй байна ааваа гэд. Тэгээд аавынхаа хэлснээр хийгээгүй. Хэсэг хугацааны дараа аав нь за миний үгийн зүв байж дээ гэж хэлсэн байна. Үгүйсэхгүйгээр, үл ойшохгүйгээр намайг дагж чадахгүй гэдэг нь ийм утгаар хэлээд байгаа юм.
Тэрнээс явж очиод чи миний эцэг биш. Би одоо Есүсийг гэж ярих тухай ерөөсөө яриаггүй. Та миний аав биш, та миний ээж биш, чи миний ах биш, би өөрөө чи танихгүй юм байна энэ төр гэдэг. Сүмд явдаг болонгуудаа гинт гэр бүлээ ураг төрлөөсөө урваал те. Тэдрийг мартаал, удам судраа үгүйсгээл тэдрийнхээ эсрэг доромжлол, үүх түүхээ үгүйсгээл тэрийг уландаа гიშгээл та нар миний хувьд бол хинч биш энэ төр гэж аяглаал, аашлаал. Есүс л миний хувьд бол агуу нэгэн та нар бол яг үндэ хинч биш энэ төр гэж гэр бүл хайртай хүмүүсээ гомдоох тухай огт яриаггүй. Ийм утгаар нь огт яриаггүй. Би ядуу нэг нь тосломоор байлаа. Би үүнийг бурхны төлөө хийж байгаа гэж бодож байгаа. Гэтэл хань маань тэрийг зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл мөнгө өөртөө л байлга. Өглөгч өөртөө хоосон гэдэг штэ. Хүнд өгч яах юм? Өөртөө л байлга. Гэтэл би өөрөөр итгэж байна. Би өгөх юм бол бурхан намайг ивэнэ гэж би итгэж байна. Энэ тохиолдолд би алийг дагж байгаа вэ? Би бурхнаа дагж байгаа. Гэхдээ би ханаа үгүйсгээгүй штэ. Нөхрөө би үгүйсгээгүй штэ. Хайрлахаа болоогүй штэ. Гэхдээ нөхөр маань бол энэ дээр арай өөр үнэлэмжтэй юм яриад байна. Гэхдээ би бол бурханд итгэж байгаа хүн учраас би бол өнөөгөөрөө үйлдэнэ. Энийг хэлж байгаа. Миний араас загалмаагаа үүрээд намайг дагахгүй нэгэн миний шав байж чадахгүй гэж Есүс ийм утгаар нь хэлж байгаа. Миний хүүхэд өнөөдөр буруу явах юм бол би тэрнтэй эвлэрэхгүй. Би эцгийн хувьд хүүхдэд засаж дуудаж авчраа. За миний хүү юм чи ийм байдгийг шүү. Наатаха зас боль гэд би ингээ явуулна. Хэрвээ миний хүүхд бүр дураараа дургаад явах юм бол би хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл би хүүхдийнхээ хүмүүжлийг, би хүүхдийнхээ бие авчих амьдралд хандж байгаа хандлагыг би Есүсийн цэнзүүрээр харна гэсэн үг. Би Библийн цэнзүүрээр харна гэсэн үг. Тэгээ миний хүү наа чин болж байна, зүв байна, урамшуулна. Хэрвээ буруу яваад хүн гомдоогоод, айлын хүүхдийг гомдоогоод амьдралд буруу алхам хийгээд алдаж оноотой юм хийгээд ингээ явж байгаа юм бол Библийн дагуу миний хүү арх битий уу гэж хэлсэн байдаг. Битий завхаар гэж хэлсэн байдаг. Хүний хүүхдийг гомдоож олдгүй юм миний хүү. Наа чин эргээд буудаг амьдрал байдаг юм аа. Тийм учраас зөв яваараа гэд би хүүхдтэй хэлж өгнө. Загалмаагаа үүрэлгүй намайг дагагч нэг нь миний шав байж чадахгүй гэдгийг Есүс ийм утгаар нь хэлсэн. Би ажил дээр очлоо дарга маань надаас 2 хуурамч тайлан гаргахыг шаардлаа. Би Есүст итгэгч хүн. Би яах вэ? Нэг нь жинхэнэ тайлан, нөгөөх нь хуурамч тайлан. Улсыг хуурж байна. Би яах вэ? Ийм үед би Есүсээ дагахгүй, би даргаа дагахгүй. Ийм тохиолдол ирж ирсэн. Манай сүмийн нэг эмэгтэй над дээр ирээд шүдний эмнэлгийн ресепшн хийдэг. Тэгээ дарга маань ийм 2 тайлан гаргахыг шаардж байна. Би яах вэ, пастор? Би буруу юм хийгээд байгаагаа би мэдээд байна. Миний сэтгэл тавгүй байна. Би чинь бурханд итгэдэг хүн, Есүст итгэдэг хүн. Би ингэж амьдрмааргүй байна. Гэтэл би ажлаас алдмааргүй байна. Би яах вэ? Пастраа гэж асууж ирсэн. Тэгтэн би хэлсэн чи эхлээд залбир. Даргийнхаа сэтгэлийн төлөө залбир. Тэгээ чи даргатайгаа уулзахдаа чи маш хүндэтгэлтэйгээр чи даргатайгаа уулз. Тэгээ уулзаад чи Христ итгэгч гэдгээ хэл. Би ийм юм хийж чадахгүй даргаа гэдгээ хэл. Тэгтээ би ажилтайгаа баймаар байна гэдгээ чи хэл. Мэдээж би ажлаа чин сэтгэлээсээ хийнэ гэдгээ чи хэл. Гэт би хэлсэн. Тэгээ тэр эмэгтэй маань залбирж байгаа даргатайгаа уулзсан. Тэгээ сарын дараа надтай уулзаад гайхамшиг болсон пастраа ирээд над дээр хэлсэн. Юу гэс би даргатайгаа уулзсан. Би ийм хиймэргүй байна дарга. Надаар ийм битгий хийлгээч гэж хэлсэн. Манай дарга бүр нүдний орой дээр гаргаад бүр гайхаад энэ чам тийм хэцүү байгаа мó гинэ. Тийм ээ хэцүү байна. Би ийм буруу юм би хийж амьдрмааргүй байна дарга. Та энийг л надаар битгий хийлэг. Бусдаар бол би бүх юмыг хамгийн сайн ажилтан чинь байх болно. Би ажлаа сайн хийх болно гэж. Угаасаа ажлаа сайн хийгээ явдаг. Тэгсэн чинь дарга ингээ гайхаж ингээ сууж яснаа. Яг тэр хин ч өмнө нь өөртөө хизээч ийм сэдвээр ярьж байгаагүй. Буруу юм хиймээргүй байна гэж өөртөө нь ярьдаг хүн өмнө байгаагүй учраас дарга гайхаар бүр гайх сууж яснаа. Окей би наадах чи өөр хүнээр хийлгэнэ болоо явцсан гинэ. Тэгээд юу манай хүнээр тэр ажлыг хийлгэхэ болсон. Хэсэг хугацааны дараа дуудаж уулзаад танай сүмд чинь туслах ажилтнаар орчих хүн байхгүй чамшигл хүмүүсийг авч ажилуулмаар байна да гэж дарга нь хэлсэн байвал яах вэ? Ингэж зүв байснараа, бурхнаа дагснараа би ажилгүй болох, цалингүй болох эрсдэлтэй байсан. Гэтэл энэ хүн сая загалмаагаа үүрлээ шүү. Сая загалмаагаа үүрж эзнийг даглаа шүү. Өөрөөр хэлбэл нэр хүндээ эрсдэлд оруулан, ашиг орлогоо эрсдэлд оруулан, үнэн зөв буюу Библийн зарчмын дагуу Есүсийн хэлсэн үгийг өмнөө тавиад, нэгдүгээрт тавиад
явлаа. Дарагтайгаа хэрэлдээгүй, даргаа муулаагүй, даргаа доромжлоогүй. Дарагтаа хүндэтгэлтэй хандсан, ажилдаа хүндэтгэлтэй хандсан. Гэхдээ Есүс ихэд дагж байна. Энэ байдлыг харсан дарга нь хэсэг хугацааны дараа манай байгууллага туслах ажилдаа ирэх хэрэгтэй байна. Танаа Есүсийнхнаас чи хийх хүн байхгүйс би чам шиг хүмүүсийг л ажилдаа авмаар байна гэж хэлсэн гэж байгаа байхгүй. Энийг яриад үнэхээр урамшижсэн. Загалмаагаа үүрээд намайг дагна гэдэг нь ийм утгаар хэлээд байгаа. Загалмаагаа үүрээд намайг дагж эзнийг алдаршуулна гэдэг нь ийм утгаар энэ үгийг хэлээд байгаа. Тэгээд Есүс үүнийгээ юу гэж дараагийн өгүүлбэр дээр нь базаж тайлбарлаж байгаа гэхээр загалмаагаа үүрэлгүй намайг дагагч нь миний шав байж чадахгүй гэж. Өнгөрсөн жил Тэнгэр өөд одсон Бурхны улсад одоо байгаа Ганбаатар гээд Говьалтай аймгийн пастор ах байдаг. 90-ад оны үед Есүст итгээд ажилласаа халагдчихсан. Тракторын жолооч байсан. Ажиллагын газрын дарга Христийнх юм уу? Муу Христийнх гээд шууд шашнаар нь тэр хүнийг итгэл үнэмшлэр нь гадуурхаад 90-ад онд шууд Ганбаатар ахыг ажилгүй болгож ирсэн. Тэр хүн тэр үеэс хойш сайн мэдээ тарааж, номлогч хийж 20 хэдэн жилийн турш тэр хүн Говьалтай аймгийн ганц пастораар нь үйлчилсэн. Тэр хүний амьдрал хизээж хохироогүй байдаг. Тэглээгээд тэр ажлаа алдлаагаа тэр хүн хизээж мөнгөгүй болоогүй, хизээж гуйлагчин болоогүй, хизээж тэр хүний амьдрал муугар эргээгүй. Харин ч Бурхан тэр хүнийг ивэлсэн. Тэр хүн тэр нутагта пастор болж олон жилийн турш үйлчлээд өнгөрсөн жил ах маань Тэнгэрийн улс руу одоо цаг нь болоод хорвоог орхиод явсан. Маш хүндэтгэлтэйгэр түүний сүм чуулганыхан түүнийг оршуулсан. Энэ бол загалмаагаа үүрэх. Энэ бол нөгөө өөрийгөө үл ойшон эзний хүслийг нэгдүгээр тавьж явах гэдэг бол энэ. Тийм учраас Есүс хоёр сургаалт зөвлөлийг араас нь энэ санаагаа ойлгуулахын тулд хоёр сургаалт зөвлөлийг ойлгуулж байна. Цамхаг барих гэж байгаа хүн эхлээ суугаад зардлаа тооцсон үстэй. Тэгэхгүй бол суурэ тавиа мөнгө нь хөрөхгүй байшингаа дэш нь барьж чадахгүй. Хүмүүс түүнийг хараад юу гэж шоолох вэ? Энэ барьж эхэлсэн ч ажлаа дуусгаж чадсангүй гэж хүмүүс түүнийг шоолох болно. Тийм учраас цамхаг барих гэж байгаа хүн суугаад ямар хэмжээний зардал надаас гарах вэ? Би хэдэн давхар цамхаг барих гэдэг юм бэ? Тэр надад байгаа мөнгө хөрхөө үгүй юу гэдгээ эхлээ суугаад тооцно гэж хэлж байгаа. Дахиад нэг Есүс зүйрлэлд ашиглаж байгаа. Дайсны 20 мянган дайчдын эсрэг өөрт нь байгаа 10 мянган цэрэг нь сөрөн зогсож чадахгүй үгүй юу гэдгийг хаан хүн эхлээ тооцно. Сайд дарга нартайгаа суугаад эхлээд зөвлөлдөн. Генералуудтайгаа суугаад зөвлөлдөн. За дайсны 20 мянган цэрэг айсвэ. Манай 10 мянган цэрэг өөдөөс нь сөрөн зогсож чадахгүй. Чадахгүй гэж үзэх юм бол яах вэ? Чадахгүй гэж үзэх юм бол яах вэ? Эртхэн шиг инхийн хилцээрээ хийнэ гэж хэлж штэ тий. Тэгэхээр эхлээд суугаад юу хийх гэж байгаа, ямар зам гарах гэж байгаа, надаас ямар зардал гарах гэж байгааг эхлээд хүн суугаад тооцох ёстой гэдгийг Есүс үгээрийг хэлж байгаа. Үгээрээ Есүс юуг хэлээд байгаа юм бэ гэхээр Христ итгэлийн амьдрал чамаас юу шаарддаг вэ гэдгийг чи эхлээд нэг суугаад бодож үзээрэй гэдгийг хэлээд байгаа. Та Есүс Христэд итгээд Есүсийг дагна гэдэг чинь яг л саяны жишээгээр амьдрахыг хэлээд байгаа юм. Та шудраг байна гэсэн үг. Таны үзэн яддаг нэгнийг та адилхан үзэн ядахгүй хайрлана гэсэн утгатай. Та зөв байна гэсэн утгатай. Хүмүүс одоо ингээд буруу зүйлийг хийгээ явдаг бол та буруу зүйлийг хийгээ явахгүй гэсэн утгатай. Инглигээд найзууд чинь таныг муу хэлж магадгүй. Инглигээд магадгүй хэсэг хугацаанд та ганцаардаж магадгүй. Инглигээд магадгүй та Ганбаатар пастор шиг ажилласаа халагдчихсан шиг зарим нэг дарга нарын дургуг нь хүргээ та ажилласаа гарч халагдаж магадгүй. Инглигээд таныг Есүст итгэгч гэдгээр чи хүн таныг дорд үзчихэж магадгүй. Эхлээ суугаад та яг энэ итгэл үнэмшил танаас яг ямар зүйлийг шаардах гадааг бодож нэг үзээрэй гэдэг утгаар нь Есүс энийг хэлж байгаа. Энэ бол дагалдагчийн амьдрал. Энэ бол Есүсийн шав байх амьдрал. Тийм болохоор эзний үг бид бүгдийг Христийн шав байгаасаа, Есүсийн шав жинхэнэ дагалдагч нь байгаасаа гэж хүсдэг юм аа. Энэ л зүйлийн дагуу бид явж байгаа юм. Олон жилийн өмнө Говь аймаг руу Есүсийн сайн мэдээ тарах одоо ажил үйлчлэлд бид нар сүм цуглаанаасаа ингээд 4-5 прогон цугаад тээврийн төвчөн дээрээс прогон цугаад явж ялаа. Өмнө Говь аймаг руу засмал зам тавигдаагүй байсан үе. Энэ бол 90-ад оны үе. 95-6 оны үеийн юмыг би ярьж байна л да. Нэхний чэнжүүдтэй хамт явчих. Нөгөө нэхний чэнжүүд чинь замдаа сайхан архитаал. Тэгээ ялангуяа нэг 2 ах хүү байсан. Тэр манай тэр прогонд чинь бид чинь бараг л энэ чинь 20 хэдүүлээ явж байгаа шүү дээ. Шофрод бол монголчууд ямар жихэж чадахгүй шүү дээ. Тэгээд стандарт гэдэг юм бол байхгүй шүү дээ. Тэгээд болж л явал болгоол явдаг ерөөсөө.
Тэгээд тэр 20 хэдэн хүн тэр юунд чинь ингээд жихээл явж хахад тэр хоёр нэхний ченж авах бол ерөөсөө тэр машины уур амьсгалыг бол ерөөсөө 2 өдрийн турш тодорхойлж исэн ерөөсөө. Инэттэй юм яриад бидрийг инээлгээл ханиалгаал арх уугаал согтоол согцсон архиныхаа халуунда 9 шидийн юм яриад ерөөсөө биднийг ерөөсөө ганц хөгжөөж явсан л 2 хүн л тэр хоёр л да. Тэгээ бид нар ингээ залуу хүүхдүүд юм болохоор прогоны хамгийн арын игнэнд ороод ингээ чигцэлдээ суудсан тавуулаа. Тэгин чи яах вэ? Ярианы сэдв одоо бид нар дээр ирдэм байгаа үстэй энэ чинь. Бүтэн 2 өдөр хөдөө машин дотор хийх юмгүй явж байгаа хүмүүс чинь чи чамаа ингэдэг юм. Чи ямар амьдралтай авчааг баг хүн болгоныг ярьж байгаа юм биш үү? Тэгээ бид нар дээр ээлж ирсэн. Тэгээ бид тавыг за ми дүүнэр хай урж яваа гэлтэй. Өмнөгөө орно. Ямар хэрэгээр яваа? Бид нар чинь нуухгүй шүү дээ. Бид нар Есүсийнхаа шугамар Есүсийнхаа ажлыг хийгээ явж байна гэхэд хэлсэн чинь за тэгээл тэр машин дотор ерөөсөө бидрийг ерөөсөө Есүсийнх гэдгээрс маань болоод ерөөсөө үүхтэл доошоо ээж ерөөсөө онигоонд оруулсан бидрийг. Сүүлдээ бид тав өөрсдөө баг юу яа өөрсдөө баг нөгөө хөндлөнгийн үүсгэж хаятай инээцэн явж байгаа юм биш үү? Яг тэгэхээр тэр хоёр ах бүр бидрийг онигоонд оруулаад бидрийг шоолоод одоо тэгээд машинаараа инээлээ сүүлдээ бид нар өөрсдөө хүртэл дунд нь орсон нөгөө хоёр ахын яриаг сонсцоо өөрсдөө инээцэн явж байгаа байхгүй. Тэгээд голчлон ярьж явж исэн тэр ах хамгийн сүүлд ярьж дуусч биднийг үхтлэн доошоо хийж үхтлээ бидрээр жог хийж инээж дуусна хамгийн сүүлд. За миний донор ахын та нарт нэг л юм хэлээ. Замынхаа эцгийг үзээрэй. Нэг явсан юмнасаа хизээш битээ буцаж байгаараа. Ахын та нарт ийм л юм захий гэж хүн шиг үг хэлдэг биш тарин. Тэгэхээр хүн чинь наанаа ингээд доошоо хийгээд байгаа юм шиг мөртлөө цаанаа бидрийг хүн чинь шалгаад байд юм байна. Эдгээр яах нь вэ гэж. Ингээд өрөвлзөөл өөдөөс нь хариу яриад хэрүүл хийгээл ийсэн бол яах байсан те? Хүн аста та нарын ингээд бүхэн бодоо болох байсан баг. Харин нөгөө ах маань эцэст нь өөрөө юу гэж хэлж байгаа вэ гэхээр бидний хүндэлж байгаагаа илэрхийлсэн. За миний дүү ахын та нарт нэг л юм хэлээ. Энэ замынхаа эцсийг үзээрэй. Юмд юу тууштай авах шиг сайхан юм байдгүй шүү. Миний дүүнэр энэ замаараа дуустлаа яваараа гэж хэлжсэн. Дараа нь аймаг дээр очисныхаа дараа гудам таарсан л да нөгөө хоёр чинь шахаад 77 унтсан. Баахан нэхий мэхий ачиж өө дүү сайн уул гэсэн тоож авсан ерөөсөө. Тийм л байдаг. Христийн нэрийн төлөө бид загалмаагаа өөрч. Христийн үнэн, Христийн зөв сайныг өмнөө тавьж явна гэдэг бол энийг хэлж байгаа. Би Монгол үндэстний сурын спортоор хичээлж байсан ингээд та нарт ярьж байсан. Наашаа ирэхээс өмнө одоо Америкт ирээд ном сум амар санаж байгаа. Одоо Монголд одоо нөгөө улсын нээлт мэлт гэдэг аймгийн аваргууд гэдэг ном сумны нөгөө тэмцээнүүдийн сезон чинь эхэлсэн одоо явж байгаа. Нөгөө хөл бөмбөгийн шинэ уйлрал эхэлнэ гэдэгтэй адилхан сурын уйлрал эхэлсэн л одоо явж байгаа. Одоо би нөгөө лав мавыг үзээстэй харва марвагийн үзээстэй санаастай одоо өөрийнхөө ном сумыг энд хурдан янзлаад ийшээ гарч одоо нэг явж харвах санаатай. Өмнө нь энд байсан харваач хурандаа явж харж исэн гэсэн тэр газар намайг дагуулж очороо хитэн суун тавьмаар байна гэд оюука ах бидэд бас ярьсан хэдийн ирчүүдээр ном сумны нөхрөл хий энэ төр гэд бас ярьсан л байж байгаа. Тэгээд болдоо гэдэг нэг пастор найз маань бит хоёр надаас 6 дүүлдэ болдоо маань намайг төөгөө ахаа гэдэг. Тэгээд бит хоёр бол найзууд. Тэгээд бит хоёр хамт энэ сурд хөл тавьсан. Хоёр биендээ хань болж орж байгаа. Чин сурд чинь эхнийгч мэдэхгүй юм чинь нэг хоёулаа хансаад орж байгаа байхгүй юу? Хоёр Христ итгэгч, хоёр нөхөр яваад орж байгаа байхгүй юу? Тэгээд удалгүй ер нь сурынхан бит хоёрыг ер нь Христ итгэгчдэр гэж ер нь мэддэг болсон. Чи яаж игэд мэдчихэж байгаа байхгүй юм чинь. Явандаа мэдээл тэгээ бүр сүулдэ пастород юм бэ энэ хоёр чинь гэд бүр мэдчихэж байгаа байхгүй юу. Тэгвэл хамгийн гоё нь хинч бит хоёрыг христчин юм байж та нар Монгол үндэсний сураар хичээлж гэн харин одоо шашин машинтай гэж хинч битээ гадуурхгүй. Харин ч за та нарын итгэл үнэмшил тэр юм байна. Их тусмаа та нар Монгол соёлоо өв уламжлалаа хүндэтгээд ингээ харваа явж байгаа чинь гоё байна гэд нөгөөдөл чи ирээд сэтгэлийнхаа үгийг бас хэлж байгаа байхгүй. Тэгэхэд манай одоо багш бол хэлж исэн. Хүн ер нь явж байгаа юмныхаа үр дүнг үзтлээ явна гэдэг бол чухал. Тийм учраас багшинтай хоёрт бол нэг л зүйлийг хэлээ. Та хоёрын итгэл үнэмшлийг бол хүндэлж байна. Та хоёр энийхээ эцийг нь үзэхийн төлөө л явах хэрэгтэй гэж. Ингэж хэлж исэн. Тэгж хэлэхэд маш их урамшижсэн байна. Өнөөдөр энэ сургаалаараа би та бүгдийг ятгах гэж байна. Бид Есүсийг зүгээр нэг юм олонний дунд нэг юм хаана яваагаа мэдэхгүй нэг явж идэг нэг цохиж явдаг нэг нөхдүүд байдаг шүү дээ. Одоо энэ талбай малбай дээр зарим нэг нөхдүүд одоо юунд ирсэн, юуны төлөө хашгираа явж байгаагаас мэдэхгүй нөхдүүд. Би та нарыг Христийг нэг ингэж дагдаг хүмүүс байгаасаа гэж хүсэхгүй. Христ хин?
Христ итгэл гэж юу юм? Яагаад бид Христэд итгэдэг? Энэ Христэд итгэх итгэлээр дамжуулан бид ямар ивэл өрөөлийг авдгийг гэдгийг ойлгож эзнийг дагаасаа гэж би хүсэж байна. Тийм ээ? Мэдээж бидний хэн ч учрыг мэдчихэд ирдэг хүн гэж байхгүй шүү дээ. Учраа мэдгүй эхлээд ирдэг бид бүгдээрээ сүм цуглаанд. Явандаа учраа мэдээд ирэхийн цагт жинхэнэ шийдвэр гаргадаг. Манай Нью-Йорк Монгол чуулганы өсөлт энэ хэмжээнд цаашдын он жилүүдэд гарч ирж Нью-Йоркоос маш олон Христийн жинхэнэ дагалдагч нар жинхэнэ загалмаагаа өөрөөд эзний нэрийг алдаршуулсан Бурхны хүмүүс энэ хотоос төрөх болно. Монголчуудын дундаас төрөх болно гэдэгт би итгэж байгаа. Паул нэгэн удаа Коринтод номлож исэн. Коринт бол аимшигтай хот байсан. Коринт бол 1-р зууны үеийн Ромын хотуудын дотроос бол хамгийн амар завхай хот байсан байдаг. Коринт хотын шашин нь ямар шашин байсан гэж би таанд хэлж өгье. Афродита гэдэг Грекийн эмэгтэй юм олон ийм одоо юм хөхтэй эмэгтэй бурхан шүтдэг тийм хот байсан. Тэгээ тэр эмэгтэй бол юм завхайрлын одоо юу гэдгийг охин тэнгэр одоо завхай эмэгтэй бэлэгдэл байхгүй юу? Юм явдалтай ирчүүдэг ингээд араасаа татж яадаг, хойлруулж яадаг тэрээс юм завхай ийм эмэгтэй одоо амьдралыг харуулсан ийм шүтэн. Тэгээ энэ шүтэний шүтээд хотоороо завгаа. Тэгээ энэ сүмд нь бүр мянган шашны биеийн үнэлэгч нар байсан гэж та нар боддоо. Коринт хотод. Тэгэхээр Коринт хот бол садраллаараа ерөөсөө тийм зартай хот байсан. Паул илч тэнд очиод номлосон. Есүсийн тухайд номлосон. Хүмүүс Христэд итгэсэн. Яг одоо манай Нью-Йорк Монгол чуулган шиг ингээд Коринтын чуулган ингээд итгэгч нар ирээд ингээд хүмүүс сайн мэдээ сонсоод итгээд итгэл төрсөн хүмүүс чинь ингээд цуглаад ирсэн. Ингээд Коринтын анхны чуулган бий болсон байдаг. Тэгээд Коринт хотод Паул номлож жил 6 сарын туршид амьдэрсэн байдаг. Тэгэхэд нэг шөнө бурхан зүүдэнд нь тэнгэр элчээрээ ирж зогсоод Паулаа бүү үргэлжлүүлэн номл. Энэ хотод миний хүмүүс олон байгаа гэж хэлсэн байдаг. Яг энэ үгийг бурхан надад энэ Нью-Йоркод ирэхэд хэлсэн шүү дээ. Төгөлдрөө Нью-Йоркоос битгий чи үргэлжлүүлэн бүтэн сайн болгон номлоолагаараа хүмүүс ирээл ах болно. Энэ хотод миний хүмүүс олон байгаа гэж. Хааваагаан таны тэр хүмүүс харуулаадах надаа гэж. Би одоо тэгж хэлээд одоо тэр байна. Тэгж ярих юм бол тэр Күнсийн тэрний тэдэд цуудаг тэр дорж энэ надаа бурхан тэгж харуулахгүй шүү дээ. Би юунд итгэж байгаа вэ гэхээр энэ хотод бурханы хүмүүс олон байгаа. Тэр хүмүүс зүр сэтгэлээр энэ дуудлагыг мэдрээд аяндаа энд ирнэ гэдгийг би мэдж байгаа. Тэр хүмүүсийн зарим нь өнөөдөр тэр бурханыг мэдэхгүй ч явж байгаа. Гэхдээ бурхан тэр хүмүүсийг хараад энэ бол миний хүн гэд цохон тэмдэглэсэн тийм хүмүүс энэ хотод өнөөдөр олон байгаа. Энэ бол миний хүмүүс гэд сонгогдсон тийм хүмүүс өнөөдөр энэ хотод олон байгаа. Тэр хүмүүс өнөөдөр өөрийгөө бурханы хүн болохоо мэдэхгүй л явж байгаа. Мэдэхгүй л ажиллаж амьдраад явж байгаа. Зарим нь бидний араас Нью-Йоркод ирж байгаа. Тэр хүмүүсийн зарим нь ирж байгаа. Харин чи номсоор агараа гэдгийг эзэн надад хэлж намайг урамшуулж ирсэн. Яг би Нью-Йоркоос айж исэн байхгүй юу? Амар хот. Дэлхийн амар хот. Яг Коринт шиг бодоод байна шүү дээ, тэ. Бүх бузар муу шингэцэн тийм хотод би ирж байгаа. Маавтай, завхааралтай, хар тамхитай, юутай бүх л төрлийн юмнууд нь байгаа. Би Монголд биеийн үнэлэгчтэй ер нь годамжинд бараг зөрж үзээгүй. Энд би биеийн үнэлэгчтэй би годамжинд зөрсөн шүү дээ. Сонин л хэд юм бэлээ. Нэг эмэгтэй бүр учиргүй өөдөөс хараад найлан хадал инээд далдал мэдлэл юу илээ чи хаач уулзлаа ухааны юм мануст бодоо явчихдээ биш үү. Тэгээд баг сайн байна уу та баг монголоороо баг тэгэх гээд байгаа юм биш үү. Тэгсэн чинь нөгөөх нь биеийн үнэлэгч эмэгтэй намаагаа ингэж идэг те. Мэдгүй сайхан юм да нэг талаар. Тэгээд би үгүй энэ хотод эзний хүмүүс олон байгаа. Тийм учраас эзэн өөрийнхөө хүмүүсийг дуудах болно. Тийм учраас тэр хүмүүс бол жинхэнэ Есүсийг загалмаагаа үүрээд дагдаг, загалмаагаа үүрсэн дагалдагч байх болно. Жинхэнэ Есүсийн шав байх болно гэж. Тийм болохоор Христ итгэгчдийн хувьд загалмаагаа үүрэх гэдэг ийм нэр томьёо маш их яригддаг, маш их хэлэгддэг ийм нэр томьёо байдаг. Загалмаагаа үүрэх гэж. Энэ нь яг бодит утгаараа загалмаа үүрээд явдаг гэдэг утгаараа биш. Харин ямар ч амьдралын сонголт шийдвэр дээр Бурхны үгийн дагуу Есүс Христэд итгэх итгэлийн үн цэнээрээ үнэлэмжийн дагуу амьдрч чаддаг тэр хүнийг л ямар ч эрсдэл хүлээсэн бай, ямар ч сайшаал амжилт бүтээл нүрэлсэн бай. Есүс Христийг л өөрийн эзнээ хэмээн дагж байгаа тэр л хүнийг Христийн загалмаагаа үүрээд Христийг дагдаг шав гэж хэлж байгаамаа.
Танд махан бие уруу татлага ирж болно, тий? Одоо идэж уух, наргиж сэнгэх, шоудах. Эсвэл бүр магадгүй завхаарах. Тийм ч гэсэн боломж одоо темптейшн танд ирж болно шүү дээ. Бусад хүмүүс магадгүй тэрийг гуяа халгадаад хийгээ явж байгаа тийм үү? Оо жаргаж тэгээс дунд жимгөө дундаа хийж дураараа цинг намайг дагаад яагаад саваад цингдэг шиг ингээд ямар ч нөгөө юугүйгээр те одоо нөгөө цензургүйгээр зүгээр жаргал гэж одоо шууд тэрийг хийгээ явж байгаа хүмүүс байдаг. Христ итгэж бид нар тэгдэггүй. Яагаад гэвэл энэ нь зөв биш амьдрал. Энэ бол завхаа амьдрал. Энэ бол ёс зүйгүй амьдрал гэж бид мэдж байгаа учраас уушлаараа би тэхгүй гэж хэлдэг. Тэнгүүд нөгөө хэд нийлээд бидрийг магадгүй муулдаг. Энэ тохиолдолд та загалмаагаа үрж байгаа маа. Тэгэхдээ хожим та бурхнаар шагнагдах болно. Та бурхнаар өрөөгдөх болно. Та бурхнаар ивээгдэх болно. Таны ирээдүйн амьдрал эрүүл байх болно. Таны ирээдүйн амьдрал ерөөлөөр дүүрэн байх болно. Энэ л Христийг дагах жинхэнэ шавийн амьдрал бүлгөө. Хамтдаа залбирцгаая. Халелуя. Бүгдээ хамтдаа энэ сургаалын дагуу эзэнт хандан залбирах цагийг гаргацгаая. Гайхамшигтай бурхан эцэг минь таныхаа өмнө бид залбирч байна. Та яг одоо биднийг ариун сүнсээр дүүргээч. Өнөөдөр энэ номлолыг минь бас дэлхийн өнцөг болон бүрээс Монгол нутгаас минь хаа газраас ч байсан энэ номлолыг сонсож таныг дагах, таны жинхэнэ шав байх амьдралыг сонгож байгаа тэр хүн нэг бүрийн дээр таны ерөөл хамт байгаасаа гэж би залбирanгуйж байна. Эзэн минь таны үгэнд талархаж байна. Эзэн минь таны дуудлаганд талархаж байна. Эзэн минь бид олны дунд таныг масаараа дагж байгаа тэр хүмүүсийн дунд дагахтаа юугаач мэдэхгүй дагж исэн бол одоо бид уучраа мэдэж таныг дагахыг хүсэж байна. Таны үг жохом юу болохыг, таны хүсэл жохом юу болохыг бид ойлгож, танд итгэж, таны үнэн голоосоо дагж амьдрахыг хүсэж байна. Их эзэн минь, загалмаагаа үүрэн таныг дагахын утга учирыг өнөөдөр бидэнд ойлгуулж өгсөнд баярлалаа. Харин амьдрал дээр би үүнийг үнэхээр хэрэгжүүлж чадхад минь та туслаач. Аливаа сорилт бидний амьдралд ирэх үед би бол Есүсийн хүн, би Есүсийг л дагах болно гэж хэлж чаддаг байхад, аливаа сорилтын өмнө таны нэрээр зогсож чаддаг байхад, аливаа энэ дэлхийн махан биеийн хүсэлт ачаал, хүмүүсийн зүгээс ирдэг аливаа доромжлол, аливаа хавчлагыг таны нэрээр ялан гарч, даван туулж, үн цэн, үнэлэмжиндээ ач холбогдол өгч, үүгээрээ ялан дийлж амьдрч чаддаг байхад минь та бидэнд туслаач гэж гуйлж байна. Ариун сүнсээр биднийг дүүргээч. Бидэнд хүчээг өгөөч эзэн минь. Бидний үгсийг мошхон гуйлах хүмүүс олон байдаг. Бидний үйлдэлийг харахтаа буруутгах хүмүүс ч гэсэн олон байдаг. Бид эдгээрч санаа зовхгүй эзэн минь. Бид таны үгэнд анхаарлаа хандуулах болно. Бид танд итгэсэн итгэл найдвараараа энэ хорвоог туулах болно. Их эзэн минь бүгд шодрог босыг үйлцэн бид шодрог байхыг хичээх болно. Бүгд бие биендээ үл итгэн нэгнийгээ муугаар бодсон ч харин бид бусдад сайнаар хандсан чигээрээ байх болно. Учир нь би үүнийг хүний төлөө хийгээгүй. Бид үүнийг таны төлөө хийж байгаа. Бид энэ амьдралыг бид хэн нэгэнд харуулахын тулд амьдраагүй. Бид танд харуулахын тулд, танаар өрөөгдөхийн тулд бид энэ амьдралаар амьдарч байгаа. Эзэн, та биднийг ивэгээч. Та биднийг өрөөгөөч. Та бидэнд урам зориг өгөөч. Та бидэнд хүч чадлыг өгөөч. Энэ итгэлийн амьдралдаа загалмаагаа үүрэн явахдаа сүгэрж унсан нэгэн байхаас та яг одоо босгож өгөөч. Есүсийн нэрээр. Би энэ өвдөж шаналсан нэгэн байхаас яг одоо та эдгэж өгөөч. Есүсийн нэрээр. Яг одоо ганцаардаж шаналсан нэгэн байхаас та энэ үгээрээ урамшуулан зоригжуулж босгож өгөөч. Есүсийн нэрээр. Яг одоо энэ хорвогийн тэр амттай сорилтуудыг харахтаа би яагаад Есүст итгэж байгаа юм бэ гэж итгэл үнэмшил дээрээ үнэхээр ганхаж байгаа нэгэн байхаас та зүрхийг нь хүчтэй болгож өгөөч. Та түнд таныг дагахын утга учирыг улам илүү гүн гүнзгий ойлгуулж өгөөч. Есүсийн нэрээр залбирч байна. Та биднийг ариун сүнсээр удирдан дагуулаач гэж гуйж байна. Их эзэн энэ хотод таны хүмүүс олон байгаа гэж та хэлсэн. Их эзэн та өөрийнхөө олон хүмүүсийг та тэр намаг балчигтай тэр нүглийн амьдралаас нь та татаж гаргаж ирээч. Та энэ хотод тэр харанхуй дотор тэнэж, төөрч, бүдчин яахаа мэдэхгүй явж байгаа тэр олон хүмүүсийг өөрийн амийн гэрэл рүүгээ дуудан авчраач. Есүсийн нэрээр. Их эзэн та бол үнэн гэдгээ харуулаач.
Есүс та залбиралд хариулдаг гэдгээ мэдүүлээч. Есүс та энэ дэлхийн үхэл, хагцал, гим нүглийн харанхуйг ялсан аврагч гэдгээ бидний амьдралд та батлан харуулаач. Бид залбирч байна. Бид танд найдаж байна. Та бидний гарын үлсийн минь өрөөгөөч. Явсан газар бүрт минь таны амар тайван ирэх болтугай. Харилцсан хүн болгонд минь таны хаанчлал очих болтугай. Эзэм хийсэн ажил үүс бүхэн дээр минь таны өрөөл бидэнтэй хамт байх болтугай. Хэрвээ бид алдаж эндсэн байх аваас, хэрвээ бид буруу байх аваас, хэрвээ бид өөрсдөө үнэхээр сул дорой байх аваас бидний мөхс чанарыг та өршөөж ажаамуу. Та биднийг уучлж, инэрэн та биднийг босгож, биднийг эдгэж, та биднийг дахин итгэл дотор сэргээж өгөөрэй гэж танаас гуйж байна эзэн. Би өөрөө зөвхт сайн учраас биш. Би ч гэсэн адилхан алдаатай. Бид ч гэсэн адилхан нүгэл үйлдэжсэн. Тийм л амьдралаас бид энэ газар ирсэн. Бид ч гэсэн учраа мэдэхгүй байсан. Их эзэм, тийм учраас бид танд даруугаар найдаж байна. Учир нь таны өршөөлөл энэ хүртэл биднийг авчирсан. Таны нэгүслэл энэ хүртэл биднийг дагуулж ирсэн. Тийм учраас үнэндээ сайрхах зүйл, үнэндээ бусдаас өөрийгөө дөвөөлгөн бодох зүйл байхгүй. Харин та биднийг өсгөж өндийлгэж байгаа талархаж байна. Бүх алдар магтаалыг танд өргөн аврагч эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Аамен.